Сайн байцгаана уу үзэгчдээ. HSK 3 төсвийн сонсголын тавталга хичээл эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээрээ HSK 3 төсвийн сонсоод зураг сонгох эхний дасгалыг хийж мөн бусад сонирхолтой дасгал ажилласан билээ. Тэгвэл өнөөдөр 3 төсвийн сонсголын 2 дахь дасгал болох өгүүлбэр сонсоод зөв бурууг тэмдэглэх дасгал болон мөн бусад дасгалыг ажиллах болно. Ингээд эхний дасгалаа хийцгээе. Та бүхэн сонссон үгээ нөхөөрэй. 我想今天下午去超市买东西。我想今天下午去超市买东西。我的梦想是开很多连锁咖啡屋。我的梦想是开很多连锁咖啡屋。他们昨天去动物园了。他们昨天去动物园了。周末，我一般10点左右起床。周末，我一般10点左右起床。他们边喝茶边聊天儿。他们边喝茶边聊天儿。我的小狗可爱极了。我的小狗可爱极了。Хэрхэн нөхснөө тулгаад өгүүлбэрийн орчуулга харцгаая. 我想今天下午去超市买东西. Би өнөөдөр үдээс хойш өөртөө үйлчлэх дэлгүүр явж юм аавна. 我的梦想是开很多连锁咖啡屋. Миний мөрөөдөл бол сүлжээ кофений газар нээх юм. 他们昨天去动物园了. Тэд өчигдөр амьтны хүрээлэн явсан. 周末我一般10点左右起床. Амралтын өдөр би ихэнхдээ 10 цагийн орчимд босдог. 他们边喝茶边聊天儿. Тэд цай уунгаа ярьж хөөрч байна. 我的小狗可爱极了. Миний гөлөг маш хөөрхөн. Та бүхнийг ханзаа зөв бүгсэн байхаа гэж найдаж байна. Харин одоо та бүхэн харилцан ярианд ямар үг хэллэг гарч байгааг сонсоод нөхөөрэй. Энэхүү дасгалыг хийснээр бид сонсголоо сайжруулахаас гадна дүрмээч мөн эргэн сандаг юм шүү. 你坐哪儿，我就坐哪儿。坐这儿吧，这儿安静。你想喝什么饮料？你喝什么，我就喝什么。喝可乐吧。你等我一会儿，我马上回来。小丽，你去哪儿？你去哪儿，我就去哪儿。我去洗手间。你坐哪儿，我就坐哪儿。坐这儿吧，这儿安静。你想喝什么饮料？你喝什么，我就喝什么。喝可乐吧。你等我一会儿，我马上回来。小丽，你去哪儿？你去哪儿，我就去哪儿。我去洗手间。Одоо хамтдаа хариултаа харцгаая. 你坐哪儿，我就坐哪儿. Чи хаансан би тэнд сууна. Энэ өгүүлбэрээс бид орчуулгыг нь анхаарах ёстой ба үгчилбэл чи хаансан би хаансан гэхээр боловч монгол хэлэнд чи хаансан би тэнд сууна
гэж ярьдаг тул бид монгол хэлний утгын дагуу ойлгох хэрэгтэй. 坐这儿吧，这儿安静。你想喝什么饮料？Энэ цой, энд нам гүн байна. Чи ямар ундаа уух юм? 你喝什么我就喝什么. Чи юу уун би тэрнийг чинь уун. 喝可乐吧，你等我一会儿，我马上回来. Кола ууя. Намайг жаахан хүлээж байгаарай. Би удахгүй ирнэ. Энэ өгүүлбэрээс маашаа гэсэн дайвар үгийн хэрэглээг эргэн санах хэрэгтэй. 你去哪儿？你去哪儿我就去哪儿. Чи хаачин би тийшээ явна. 我去洗手间. Би ариун цэврийн өрөө орлоо. Харин одоо дараах бичлэгийг сонсоод дасгал ажиллая. Бичлэгээ сонсохоос өмнө шинэ үгийг нь сурцгаая. 井 井 худаг 打水 打水 ус авах 晃荡 晃荡 дэлбэлзэх 胳膊 胳膊 гарын шуу 桶 桶 хувин 腰也酸了 腰也酸了 нуруу шахиран өвдөх. Бичлэг сонсож эхлэхээс өмнө бичлэгтэй холбоотой дасгалаа орчуулъя. 第一个妈妈的儿子怎么样？ нэгдүгээр ээжийн хүү ямар вэ? A. 既聪明又有力气 ухаантай бас хүчтэй. B. 唱得好 дуулахдаа сайн. 第二个妈妈的儿子怎么样？ хоёрдугаар ээжийн хүү ямар вэ? 他儿子有好嗓子 хүн сайхан хоолойтой. B. 没有什么特别的地方 гойд зүйл байхгүй. 第三个妈妈的儿子怎么样？ A. 没有什么特别的地方 гойд зүйл байхгүй. B. 帮妈妈提水 ээжтэй ус авахтан тусалдаг. Ингээд бичлэгээ сонсъё. 三个儿子，三个妈妈在井边打水，一位老爷爷坐在旁边的石头上休息。一个妈妈说：“我的儿子既聪明又有力气，谁也比不过他。”又一个妈妈说：“我的儿子唱起歌来好听极了，谁都没有他那样的好嗓子。”另一个妈妈什么也没说。那两个妈妈问他：“你怎么不说说你的儿子呀？”这个妈妈说：“有什么可说的？他没有什么特别的地方。”三个妈妈打了水，老爷爷跟在他们后边慢慢地走着。一桶水可重了，水直晃的，三个妈妈走走停停，胳膊都痛了，腰也酸了。这时，迎面跑来三个孩子，一个孩子翻着跟头，像车轮在转，真好看。三个妈妈被他迷住了。一个孩子唱着歌，歌声真好听。另一个孩子跑到妈妈跟前，接过妈妈手里的水桶，提着走了。一个妈妈问老爷爷：“看见了吗？这就是我们的三个儿子，怎么样啊？”三个儿子？老爷爷说：“不对吧？我可只看见一个儿子。” Хамтдаа ихээ орчуулцгаая. 3 ээж худгийн дэргэд ус авч байв. Нэгэн өвгөн хажуудах чулуун дээр суугаад амарч байв. Нэгдэх ээж: "Манай хүү ухаантай бас хүч чадалтай. Хинч түүний энд хүрэхгүй" гэв. Бас нэг ээж нь: "Манай хүүг дуулахад их сайхан сонсогддог.
Хин ч түүн шиг ийм сайхан хоолоогүй. Тэгэхэд нөгөө ээж нь юу ч дугарсангүй. Хоёр ээж түүнээс чи яагаад хүүгээ ярихгүй байгаа юм? Тэгэхэд тэр ээж юуг нь ярих вэ дээ? Түүнд онц гойд зүйл байхгүй. Гурван ээж усаа аваад явхад өвгөн тэдний араас айжуухан алхав. Хувинтай ус үнэхээр хүнд байв. Ус ч байнга цалгиж байв. Гурван ээж яваад зогсоод гар нь өвдөн нуруу шархирч байв. Энэ үед гурван хүүхэд тосон ирэв. Нэг нь доошоо тонгоон эргэлдэн их л сайхан байв. Гурван ээж түүнийг бидлүүлчихв. Нөгөө нэг хүн дуу дуулахад нь үнэхээр сайхан сонсогдож байв. Бас нэг хүн ээж лүгээ очин хувинтай усыг нь аваад яв. Нэг ээж өвгнөөс "Харвуу, энэ бидний гурван хүү ямар байна?" гэхэд өвгөн "Гурван хүү гинэ. Би зөвхөн ганцыг нь л харлаа" гэв. Харин одоо хамтдаа HSK 3 тесийн зөв өгүүлбэр олох тасгал ажиллая. Эхлээд бичлэгээ 2 удаа сонсно. Сонсож байх явцдаа асуултаа сайтар ойлгоорой. Жишээ нь: 为了让自己更健康，他每天都花1个小时去锻炼身体. Биеэ улам эрүүл болгохын тулд тэр өдөр болгон 1 цаг биеэ чирэгжүүлдэг. Зөв хариулт нь: 他希望自己很健康. Тэр биеэ эрүүл болгохыг хүсдэг. 今天我想早点回家，看了看手表，才5点。过了一会儿再看手表，还是5点。我这才发现我的手表停了。Би өнөөдөр эртхэн хармаар байна. Цагаа харахад дөнгөж 5 болж байсан. Байж байгаа дахиад харсан чинь бас л 5 болж байсан. Тэгэхэд миний цаг явахгүй байгааг би сая л анзаарлаа. 那块手表不是他的. Тэгэхээр хариулт нь буруу байна. Тэр цаг түүнийх биш. Дээрх жишээнээс харахад эхлээд асуултаа сайтар ойлгоод дараа нь бичлэгнээс асуултанд хамаарах хэсгийг олж сонсох хэрэгтэй. Жишээ нь эхний асуулт "Тэр биеэ эрүүл болгохыг хүсдэг" гэсэн асуулт тул бид бичлэгнээс 为了让自己更健康 биеэ улам эрүүл болгохын тулд гэсэн хэсгийг ойлгосон байхад хариултаа зөв боллоо гэсэн үг. Харин хоёр дахь асуулт бол "Тэр цаг түүнийх биш" гэсэн асуулт тул цаг нь хэнийх болохыг бичлэгнээс олж сонсох хэрэгтэй. Бичлэг дээр 我的手表 миний цаг гэж гарсан тул хариултаа оллоо гэсэн үг. Та бүхэн энэ мэтлэн бие даан дараах тасгалыг хийгээрэй. 11. 我以前以为北京话就是普通话，到北京2年后，我才发现不是这样的。北京话和普通话是相同的。12. 你明天到办公室找我，我在707。如果我不在，你就上8楼到803会议室找我，我可能在那儿开会。会议室在8层。13. 我已经从图书馆出来了，那几本书都还了。你们等我一会儿，我很快就到。他已经到了。14. 这辆车现在能卖10万块钱吧？我2年前买的时候花了20多万。这是辆旧车。15. 有些人不喜欢吃蛋糕，是因为太甜了。有些人不喜欢吃蛋糕，是因为害怕长胖。但小孩子看见蛋糕是不会客气的，他们认为蛋糕越甜越好吃。小孩子爱吃蛋糕。Одоо хамтдаа хариугаа шалгацгаая.
我以前以为北京话就是普通话，到北京2年后，我才发现不是这样的。Би өмнө нь Бээжин ярианд төв аялга гэж бодож байсан юм. Бээжинд ирээд 2 жил болсны дараа би тийм биш гэдгийг анзаарсан. 北京话和普通话是相同的. Бээжин аялга болон төв аялга хоёр ижилхэн. Хариулт нь буруу. Бичлэгт eBay гэж гарсан тул андуурч бодсон болохыг анзаарч сонсох ёстой. 你明天到办公室找我，我在707。如果我不在，你就上8楼，到803会议室找我，我可能在那儿开会。Чи маргааш ажлын өрөөнд ирж надтай уулзаарай. Би 707-д байдаг. Хэрвээ би байхгүй бол чи 8 давхарт гараад 803-ийн хурлын өрөөнд очоорой. Би тэнд хуралдаа байж магадгүй. 会议室在8层. Хурлын өрөө 8 давхарт. Хариулт нь зөв байна. Бичлэгч ялгаагүй 8 давхрын хурлын өрөө гэж гарсан. 我已经从图书馆出来了，那几本书都还了。你们等我一会儿，我很快就到。Би номын сангаас аль хэдийн гараад ирсэн. Тэдгээр хэдэн номыг буцаачихсан. Намайг жаахан хүлээж байгаарай. Би одоохон очлоо. 他已经到了. Тэр аль хэдийн очсон. Бичлэгт 我很快就到. одоохон очлоо гэж байгаа тул буруу байна. 这辆车现在能卖10万块钱吧？我2年前买的时候花了20多万. Энэ машиныг одоо 100 мянга зарж болно. Би 2 жилийн өмнө авч байхдаа 200 гаруй мянгаар авсан. 这是辆旧车. Энэ хуучин машин. 2年前买, 2 жилийн өмнө авч байхдаа гэж гарсан тул хариулт нь зөв байна. 有些人不喜欢吃蛋糕，是因为太甜了。有些人不喜欢吃蛋糕，是因为害怕长胖。但小孩子看见蛋糕是不会客气的。他们认为蛋糕越甜越好吃。Зарим хүн бэлуу идэх дургүй байдаг. Учир нь хитрхий чихэрлэг. Зарим хүмүүс бэлуунд дургүй байдаг нь таргалахаас айдаг. Харин бяцхан хүүхдүүд бэлуу харангуйтаа нэрлэхдэггүй. Тэд чихэрлэг байх тусмаа амттай гэж боддог. Хариулт нь 小孩子看见蛋糕是不会客气的. Бяцхан хүүхдүүд бэлуу харангуйтаа нэрлэхдэггүй. Гэсэн тул хариулт нь зөв байна. Харин одоо үг таах тасгалаа хийцгээе. Бид өнгөрсөн хичээлээр зурагт заасан. Тэгвэл өнөөдөр бас нэгэн тавилга таана. Ингээд анхааралтай сонсоорой. 它是一种家具，长长的，大大的，而且比我们的身体还要长一点。它一般是用木头做的，上边常常放着一个软软的东西。当我们的身体躺在上面的时候，一定会感觉非常舒服，甚至不想起来，想一直躺在上面。它是我们的一个好伙伴、好朋友。但是我们和他常常晚上在一起。你猜出来这种家具是什么吗？ Зүйтэй, энэ бол ор. Ингээд манай өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Бид өнөөдөр HSK 3 төсвийн өгүүлбэрийн зөв бурууг тэмдэглэх дасгал ажилласан. Харин дараагийн хичээлээр HSK 3 асуултын зөв бурууг олох дасгал ажиллах болно. Дараа уулзлаа. Түр баяртай. 再见。